За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Их спортыг сонгож бүхнээ зориулсан тамирчдын амьдрал маш хүнд бэрхшээл тулгардаг. Тэр бэрхшээлийг ялан дийлж чадсан агуу домог Бэсик Кутухов аваргын түүхээс хуваалцъя. За Кутухов аварга маань одоо зөвлөлт холбоос улсын Осетийн гаралтай Осетинд 5 нас хүртэл байсан. Тухайн үед одоо 5 настай байхад нь Осетинд одоо дайн гараад одоо гэр бүлэрээ Беслан гэдэг толцсон руу нүүсэн. Тухайн үед тэнд бол амьдрал маш их хэцүү бас хямралтай байсан. Гэсэн хэдиж Бэсик Кутухов аварга маань бол тухайн үед хүүхэд насндаа яг загас барьж одоо загасны 8 хийж одоо гэр бүлтэй одоо бас тусалдаг байсан. Нэгэн удаа одоо бүхий клубт очоод нэг бэлтгэл хийгээд анх тэр дивжин дээр гарч бэлтгэл хийгээд ер нь яг энэ бүхий спорт руу яг ингээд бүр гүн утгаараа ингээд амьдралтайгаа холбож байгаагаа мэдэрсэн. Тухайн үед одоо аав нэх одоо юм жоохон дургу байсан. Тэгээд өөрөө маш их дуртай юм хүсэл эрмэлзэлтэй байсан. Тиймээс тэгээд энэ ур чадвар нь өдрөөс өдөрт нэмэгдэж бас өөрөөсөө одоо юм өөрөөс ур чадвар сайтай хүмүүстэй юм одоо ингэж сайн барилдаж одоо өөрийгөө ингэж баг багаар өөрийнхөө авьяасыг одоо ингэ гэрэлтүүлжсэн. Тэгээд тухайн үед аав нь Золото сборной команде России.